Улсын хэмжээнд инфляц 9.7% болж хүнсний бүтээгдэхүүний үн өнгөрсөн оноос 18% өсжээ. За гэтэл иргэдийн цалингийн дундаж орлого өмнөх оноос 40 мянган төгрөгөөр буурсан байна. Мөн ковидоос үүдэлтэйгээр нас оролт 20%-аар нэмэгдсэний дотор эхийн эндэгдэл огцом нэмэгдсэн нь анхаарал татаж байгаамаа. Харин экспорт 40%-аар нэмэгджээ. Манай улсад хүнсний бараа бүтээгдэхүүний үн өнгөрсөн оноос 18%-аар өссөн. Хүнсний бараа бүтээгдэхүүн ингэж өсгөд махны үн голлон нөлөөлсөн байна. За гисэн хэдий ч өрхийн орлого өмнөх жилдээ харьцуулахад 40 мянган төгрөгөөр буурч, үүнийгээ дагаад өрхийн зардал нь ч буурсан талаар үндэсний статистикийн хорноос мэдээллээ. Өрхийн сарын дундаж орлого, бодит орлого оны дөнгөөрөө бол өмнөх онтой харьцуулахад бол хурдаар үйлдвэрлэлийн байдлаар 1.3%-аар буурсан байгаа. За өрхийн орлогыг дотор нь задлж үзэх юм бол цалингийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол сард дунджаар нэг өрхөд ирж байгаа цалингийн орлого 40 мянган төгрөгөөр буурсан байна. За мөн одоо хөдөө аж ахуйн бус болон бусд орлогын нийт хэмжээ бол 30 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. За энэ бууралтыг бол тэтгэвэр тэтгэмжийн өсөлт бол нэмэгдсэн нь бол одоо сааруулж байна гэж хэлж болохоор байна. За өрхийн зарлагын хувьд бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол 37 мянган төгрөгөөр буурсан байгаа. Харин дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3.6%-аар өссөн байна. Ингэж өсгөд аж үйлдвэрлэлийн үйлдвэр өмнөх оноос 18%-аар нэмэгдэж, за үйлчилгээний салбаруудын сэргэлт, эдийн засгийн эргэлт ихээхэн нөлөөсөн байна. Гадаад зах зээлийн хувьд экспорт, импортын хэмжээ өссөн. За тухайлбал экспорт бараг 40%-аар нэмэгдсэн байна. За экспортын хэмжээ нь өсөөгүй ч уул уурхайн салбарын үнийн өсөлт экспортын хэмжээ өсгөхөд түлхэц болжээ. За хэдийгээр экспортлсон нүүрсний хэмжээ 10 сая орчим тонноор буурсан боловч экспортын орлого үнийн өсөлтөөр шалтгаалаад 213 сая $, нэмэгдсэн байгаа. За эндээс бол ерөнхийдөө экспортын үнийн өсөлт бол бит хэмжээний бууралтыг өгч гинэ гэж хэлж болохоор байгаа. За нийт экспорт 1.5 тэрбум доллараар өсгөд бол 1.4 тэрбум $-ын өсөлтийг бол уул уурхайн бүтээгдэхүүний экспорт үнийн дүн өссөн гол нөлөө үзүүлсэн байгаа. За харин эрүүл мэндийн салбарын тухайд ковидтой холбоотойгоор нас баралт 20%-аар өсжээ. За ялангуяа эхийн эндэгдэл өмнөх жил эхний 10 сарын байдлаар 33 байсан бол энэ онд 96 болж огцом өсжээ. За энэ нь жирэмсэн эхчүүдийн ковидын хүндрэлээс шалтгаалсан гэлээ. За түрүү бид нар бас хэлсэн нийт нас баралт бол Монгол улсын хэмжээнд 16200 хүн эхний 10 сарын байдлаар хүрсэн. За энэ маань бол Медлингоос бол нас барсан хүний тоо бол 2.8 мянгаар бол нэмэгдсэн ийм үзүүлэлттэй байгаа. За энэ бүгд маань бол бүгдээрээ коронавирус цар тахалтай холбоотой. Статистикийн мэдээлэлээс харахад эдийн засгийн нөхцөл байдалд манай улсад бага зэрэг сэргэлт гарч байгаа ч нөгөө талдаа ажиллах хүч дутагдaltaй байна. За жишээлбэл энэ оны эхний 10 сарын байдлаар 40 мянга орчим ажиллах хүч буурсан ч нийгмийн даатгалын шимтгэл 600 тэрбумаар нэмэгдсэн байна.